Онцорын минь. За доор юм уус жоохон барьж байгаа шүү дээ юм уу. За өдрийн нэг машинд орсон юугаа лайв устгасан байгаа. Яагаад устгасан бэ гэхээр ер нь нэг альва нэгэн миний лайв дээр хүмүүсийн нэр ороод ирэхлээр би устгачтээ. Цаад хүн нь сайн хүн байсан ч муу хүн байсан ч альва нэг үний нэр хүнд нэр хүнд орон зайд нь алдахгүй гэт. Яагаад гэвэл тэр хүнийг шүүмжлэх эрх нь надад байхгүй. Тийм учраас өдрийн лайвыг устгасан байгаа. За тэгээд энэ дэлхийд өрнөж байгаа процесс тэр Монгол өрнөж байгаа асуудалч тэр ерөнхийдөө бол нэг үехэд миний бодсноор л болж байна. Би одоо юу гэдэг нэг далдыг мэддэг далаа лам ч юм уу одоо юу гэдгийг эсвэл нэг ванга ч юм уу тиймдээ мэдээд байгаа юм биш. Энийг жоохоо эрүү саруулаар ингээд олоод харчвал жоохоо эрүү саруул ухаантай бол энэ бүх юмнуудыг мэдчих байсан. Фэйсбүүкээр миний 6 жилийн өмнө лидер хороололд байр авч явахдаа оруулж исэн пост явж байна. Яг коронавигийн 20-ны дараа. Коронавигийн 20-ны дараа би нэгдүгээр хороололд 2 өрөө байр авч ирсэн. Тэр үед нэгдүгээр хорооллын байр 70 сая байсан. Манайхан тэгэл бод. Нэгдүгээр хорооллын 2 өрөө байр одоогоос 6 жилийн өмнө 2020 онд 70 сая байсан. Тэгээд өнгөрсөн жил би байраа зарахдаа 75 саяар 175 саяар зарсан. Надад 100 сая ашиг авчирсан. Энэ ч ганц надад ч биш. Ерөнхийдөө коронавирусын дараа хөдөлсөн хүмүүс яг энэ эдийн засгийн энэ асуудлуудыг урьдчилж харсан улсууд бол коронавирус бол маш ашигтай байсан. Олон хүмүүс энэ коронавирусын тэр хорицээр янз янзын зүйлүүдийг өөрт ашигтайгаар эргүүлж чадсан, ашигтайгаар ашиглаж чадсан гэсэн үг. Тэр үед би бас манай Бээжийнхээ найзууд дээр бас хэлж байсан. Манайхаа байр нь үнд орох гээд шүү. Байр үнд орох гээд байна. Манайхаа амжаараа одоо ер нь бүх юмны үн нэмэгдэх гээд байна. Би нэг 2 өрөө хуучин байр авлаа тэр гэж пост оруулж ирсэн юм байна. Тэр маань сая энэ фэйсбүүкийн юун дээр гараад ирлээ. Монгол орны хямралыг бас би тэр үед мэдэрч л байсан байна. Өнгөрсөн жил би бас байраа зараад тэгээд өөрийнхөө ажлын байран дээр 1 сар амьдарч байхдаа би бас та хүнтэй баг өдөр болгон лайв хийжсэн. Тэр үед би бас яг энэ үгийг бас хэлжсэн. За манайхаа дэлхийн нөхцөл байдал хэцүү байна. Орос Украины дайн дуусах шинжгүй байна. Ерөнхийдөө цааш дээр байдал хүндрэх байр орон сууц одоо л авдаг газар шүү. Би одоо хуучин байраа зараад Ярм руу нүүхэр боллоо. Улаанбаатар хотын ерөнхийдөө ойрын 5 цаашлууд 10 жилийн ирээдүй Ярмаг төвлөрөх гээд байна. Ярмаг Улаанбаатарын шинэ хот болох гээд байна. Их уужим том талбай байна. Уршигаа хөшгтэй үндийгээд маш том талбай байна. Цаагуур нь төмөр зам тавигдчих байна. Нэсэг Ярмаг гэдэг бол ер нь 10 жилийн дараа бол баг хотын төв шиг болох гээд байна. Тийм учраас би нүүдэл хийлээ. Манайхаа амжаад нүгэрээ гэж. Одоо амжичвал ерөнхийдөө орон сууцны сонголт чих байна. Дээрээс нь улс орон хямрах гээд байна гэж. Энэ Украины дайн тэгч Иран, Америк хоёр байлдаг байсан шүү дээ. Тэгтэл ер нь эвгүй. Одоо энэ мандалаач нь намайг байр авч байгаа. За зөвхөн одоо би мандалаагд хэлье л да. Намайг байр авч байхад ерөнхийдөө бартерын байрууд нь 4 сая 200, тэгээд ерөнхий мандалаа өөрөхийн борлуулалт нь болохоор 4 сая 500 гэд дундуур давхрууд. За ерөнхийдөө байр бол 7 давхраас доошоо бол үнэн хэмдэрдэг, 7 давхраас дээшгөө бол үнэн өсдөг. Ийм л зүйл.
7 давхраа доош явахтаар үнэ хямдардаг байхдаа дуу чимээгтээ тоосчилж ихтэй энэ төр гэсэн. Тэгэхээр ер нь дундаж давхруудаас дээш их байрууд эдгээр бол 4,500 байсан. Одоо 4,800 болж байна. Одоо ер нь оны дараа 5 сая болно. Би бол энийг бол Мандадагийн тэг борлуулалттай ч яриад байгаа юм биш. Ер нь бол энэ ийм болно. Манай нэг дүү эхнэрийн дүү нисгэд өнгөрсөн жил бас нисгэд ипотекээр бас байр авсан. Тэр чинь 3 сая 600-аар авч ирсэн. Нисгийн юуны байр. Одоо энэ нөгөө байрных нэрийг марччихжээ. Нөгөө чойч сөрөнгийн нөгөөдх юу чи юу лээ дээц. Тэгээ тэндээс бас 3,600-аар ипотек хийгээд авсан. Бас хөөцөлдөө боо юм болж байгаад. Тэр үед ипотек гайгүй байсан шүү. 1 жилийн өмнө. Одоо л очрон дийлдэхэ болцсон. Тэгсэн чинь одоо нөгөөдгөө яг тэр байрных нь блокийн хажуудлын яг тэр хотхон дотроо ахаад шинээр блок баригдсан чинь тэр нь 4,500 гэж. 900 мянгаар нэмэгдсэн. Ганцхан жилийн дотор 900 мянгаар нэмэгдсэн байна. Энэ цаашаа нэмэгдэх гээд байгаа. Манайхан нэг имийг маш сайн ойлгох хэрэгтэй. Энэ хүмүүс нэг ингээд хоосон толгоогоороо би нэг хайхтар эдийн засгч биш. Би бол эдийн засгийн тал дээр бол юу ч мэдэхгүй хүн. Тэгтээ хар ухаанаараа нэг амьдралын хар ухаан гэдэг шиг хар ухаанаараа л явж байгаа хүн. Ер нь одоо ингээд манайхны дотор нэг юм хятадын зах зээлд үл хөдлөх яатсан үл хөдлөхийн салбарууд нь байшин барилгын дампуурчсан хятадын үл хөдлөх хямдарч ингээд хятадтай өөрсдийг андуураад ах юм. Хятад өөрсдөө үйлдвэрлэгч орон. Дээрээс эдийн засгийн одоо Америкт авлаа. Тэргүүлэх хүрэн боллоо. Манай Монгол ямар ч юм үйлдвэрлэдэг орн. Ер нь бол ямар ч юм үйлдвэрлэдэг. За нэг ноолуур стооцууд. Гэтэ ноолуур нь ч гэсэн дэлхийн зах зээл дээр Монголын ноолуур бол тийм ч айхтар сүртэй биш. Европын хитэн дэлгүүрүүдээр зарагдж байгаа. Ноолуур нь тэгээд улирлын чанартай. Өдөр тутамдаа өмсгөд охиромжгүй. Манай дээр өөр үйлдвэрлэл гарч байгаа юм гэхлээр байхгүй болчиход байгаа байхгүй юу? Бид нар үйлдвэрлэдэг. Бид нар махаач түүгээр нь гаргадаг. Нүрсэж түүгээр нь гаргадаг, нэвтэж түүгээр нь гаргадаг. Бид бол юу ч хийдэггүй усууд. Ер нь бол шууд хэлэхэд юу ч хийдэггүй. Бид бүх юм авдаг. Бүгдийг нь авдаг. Хадааснаас агуулаад арматур, төмөр, элдв долоо юмнуудаа бүгдийг нь авна. Цементээ өөрсдөө үйлдвэрлэдэг гэж байгаа. Гэхдээ бид нар цементээ ч гэсэн үйлдвэрлэхийн бэлэн бүтээгдэхүүн болгохын тулд гаднаас маш их юм авдаг. Барьцдуулагч, мууллагч, тийм ийм савлгаа, тооны төхөөрөмж маш их юмнуудыг гаднаас авдаг. Цемент маань ч гэсэн Монгол улсын 100% ашиг болж орж ирдэг. Тэгэхээр энэ дээрээс нэг юм ойлгох хэрэгтэй. Тэр нь юу вэ гэхээр Монгол үнэн хямдарна гэсэн ойлголт байхгүй. Үнийг хаана хямдардгийг? Үнэн бол өөрсдөө үйлдвэрлэдэг орн хямдардаг байхгүй юу? Өөрсдөө бүтээгдэхүүнээ гаргадаг, өөрсдөө үйлдвэрлэдэг, өөрсдөө бие даасан тэм орн дээр үнийг хямдрал явагддаг. Манайхны энэ балай тарих угаалтын хар баасан гариг мариг эдэр бол үнэхээр энэ бол залилан л өөр шүү дээ. Манайхан гаднаас юм очингуудаа хямдарч эдэр тэнэгтэй идэг. Энэ бол зөвхөн ард түмний залилан. Тэгэхээр одоо цаашдаа бүх юм ахаад хүндрэх гээд байна. Энэ жоохон ингээд бид нар хоорондоо хэрүүл урал хийхээс гадна бид нар дэлхийг чагнах хэрэгтэй. Би үеийнхээ лайв дээр ярьдаг. Бид дэлхийгээс хамааралтай шүү, шууд хамааралтай шүү гэж. Тэгэхээр одоо энэ дайн чинь ер нь намжих төлөвгүй байна. Энэ цаашаа хэдэн жил үргэлжлэн тодорхойгүй байна. Хэдэн жил үргэлжлэн тодорхойгүй. Дайн өөрөө гацаанд орчод байна. Дайн чинь бас нэг гаргалгаа байгаа штэ. Тэгэхэд дайнд гаргалгаагүй болчиход байгаа байхгүй юу? Одоо жишээлбэл Америк Иракийн дайн болоо. Одоо бид нар мэднэ штэ. Иракийн Саддам Хүсейний дарангуйллын үед Америк, Англи хоёр тэр чинь Буш, Тони Блэр. Англи ерөнхий сайд чинь Тони Блэр байсан.
Америк ерөнхийлөгч Буш байсан. Тэр хоёр хоорондоо үгсэж хагаад Иракийг бол орон буулгаж авсан. Тэр бол цөлийн дайм байсан. Цөл. Иракийн газар нутгийн бараг 80% цөл. Цөлийн дайм болохоор хавтгай гадаргуу дээр байлж байгаа учраас зүгээр ингээ бөмбөгдөл явцсан. Маш хурдан шуурган галын тийм дайм байсан. Гэтэл нөхцөл байдал Ирак, Иран хоёр бол шал өөр. Трампын хамгийн том алдаа нь юу вэ гэхээр Ираныг удирдагчдын буулгаад авчвал Ираны ард түмэн дэртэ тэргүү дарангууллаас мултрахыг хүсэж байгаа өөрсдөө буугаад өгчин Америкийн хараанд орчин өдр гэж төсөөлсөн. Яг Ирактай адилхан. Саддам Хүсэнийг л нугчин дарсан чинь Иракууд нь өөрсдөө ерөнхийдөө буугаад өгсөн. Венесуэлийн Мадуро хулгайлаад явсан чинь Венесуэлийн ард түмэн бас буугаад өгчихсөн. Удирдлагаа сольсон. Либерал удирдлагатай болсон. Яг энтэйгээ андуураад Ирак руу дайраа шаасан байдгүй. Ирак бол бараг яг эсрэгээрээ Иракаас яг эсрэгээрээ 80 бараг 80% нь уулархаг. Ер нь бол амар уулын орн. Тэгсэн чи уулын орн дээр юу болдог вэ гэхээр тийм хурдан эзэгчиж болдоггүй. Зэвсэг техник явдаггүй. Дорооны дайн хийяг гэсэн оновчгүй. Асуудалтай. Хаана юу байгааг мэддэггүй. Партизаны дайн явуулахад бол хэдэн жилээрч үргэлжиж магадгүй. Эдийн засгийн асар их хохирол учрах гад байдаг. Дээрээс нь Иранчууд Ормузын болон гэдэг дэлхийн эдийн засгийн тодорхой үеийг барьж идэг. Тодорхойлж идэг. Тэр Ормузын болон гэдэг тэр далааруу гардаг гарцыг барьчихсан байгаа. Америкт яаж чадахгүй алцганц. Гэрээ хий гэхтэр төрүүлж хөдлөөд удирдагчдыг алдсан байдаг. Тэгсэн чинь угаасаа lalын шашинтай ийм орнууд дээр маш өндөр сүсэг бишрэлтэй байдаг улсууд зүгээр ингээд уучлаад өнгөрнө гэж байхгүй. Заавал өс хонцонгаа аавна. Заавал хариугаа барина гэдэг ийм хатуу байр суурьтай байгаад байдаг. За ингээд Иран Америкийн дайн гацаанд орвоо. Гацаанд орцсон. Яаж чадхаа болцсон. Трамп болох дээр дэлхийн нийтийг энэ том хямрал руу түлхсэн байгаа учраас дэлхийн нийтийн тархийг угаад худлаа яриад байгаа. Зөвсөлдөж хурж байгаа, тэгж байгаа ингэж. Трампын үгийг дагаад баахан бариад нефтийн үнэ нь унаал маргааш нь буцаж өсөөл бүр ингээс хавлаад одоо сүүл дээр Америкийн ард түмэн нь Трампынхаа эсрэг болж эхэлж байна. Трамп авч хаяа гэж. Энэ харгайтаар хүүрээс болоод асуудал ийм болчихлоо гэж. За ингээд Америк Ираны дан гацваа. Яаж чадхаа болцсон. Ялагчгүй болсон. Эцээст Иран ялах. Иран ялах нь тодорхой. Энэ дээр бол урд нь ч тийм юм болж исэн. Украины дайн дээр үдсэн чинь Украины дайн ч бас гацаанд орцсон. Украины дайн Зеленский бууж өгөхгүй байгаа юм биш, Европын холбоо бууж өгөхгүй байгаа юм. Европын холбоо буугаад өгчүүл Каспийн тэнгисийн тэр их эргийн дагуу тэр их газрыг алдах гээд байгаа. Оросын хар тэнгисийн флот гэж нэг айхтар дэлхийд зэвсэглэлээр нэртэй цуутай амар флот төр Каспийн тэнгист ноёрхлоо тогтоогоод ирэх цаг НАТО бол НАТОгийн цэргийн хөвсөлөөр шууд Оростой хил залгах гээд байгаа. Еврочууд энэс үхтлээ айж байгаа. Үхтлээ шалтгаан нь бас Америктэй холбоотой байгаа. Трамп гарч ирснээс хойш нүүр буруулж эхэлж байгаа. Нэгдсэн үндэсний байгууллагатай хэрэлддэг болцсон, дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас нүрээ буруулсан, НАТОгийн санхүүжилтийг өгөхгүй болно гэж байгаа. Дээрээс нь одоо ингээд догтой тэмцдэг энэ том дэлхийн энэ том эрүүл мэндийн байгууллагын санхүүжилтийг бас зогсоогоод Африк төвдөөс дохын аюул бас нэлээх нүүрлчихсэн. Яг гэвэл им эмчилгээний зардлыг танаад гисэн чинь Америк ер нь одоо би таануусыг тижээж авахгүй. Та нар өөртөө бие даа гэдэг ийм шаардлагыг тавьсан. Энэ бол зүй ёсны шаардлага. Тэнгүүд Европын холбоо Оросын аюулаас айж эхэлж байгаа. Орос магадгүй буцаад өөрийнхөө бүрэлдэхүүнд байсан республикүүдээ Латв, Литв, Эстон, за одоо Гүрж, Армени тэр маш олон юмнууд байж байгаа. За тэгээд Казахстаныг бол арайд чадахгүй. Казахстан бол айхтар том бие даачсан. Нефтэж атомын
цахилгаан станц, газ бүх юмудаа үйлдвэрлэдэг бие даацсан орн. За тэгээд наагур нь жижиг Узбекистан, Тажикистан эдэргээд нөхдүүд байгаа. Магадгүй ийшгээ дайралт хийж магадгүй. Хуучин Оросын холбооны улсын газар нутгийг буцааж авах тэм тэлд хийж магадгүй гэсэн айдас байгаа. Дараагийн нацизм чулж магадгүй гэж. Тийм учраас Украиний Зеленский ялгдахгүй гүрийгээд байгаа юм биш. Ерөөсөө Европ Оросыг ямар нэгэн аргаар буулгаж авахгүй бол биднээсийн ирээдүй бүрхэг болж гинэ гэдэг ийм мессежтэй байгаа. Тэгээ Оросын даймаас гацаанд орцсон. Тэгсэн чинь саяны тэнэг гар Зеленский гэдэг тэнэг гар чинь Иранаас Орос руу явж исэн Ираны хөлөг онгоцыг аваачаад орооноор устгаа хийсэн. Ерөнхийдөө энэ Оросын дайны санхүүжүүлэх тэр сэрэг дайны үйл ажиллагаа зогсоосон гэдэг ийм тайлбар өгж байгаа. Гэхдээ энэний цаана тэр хөлөг онгоцоос ч болоогүй. Ерөнхийдөө нэг ийм харагдаад байгаа. Дэлхий дээр. Дэлхий ер нь хоёр хуваагдах гэдэг. Хоёр хуваагдах гэдэг. Энэ зүгээр жирийн иргэн миний зүгээр анализ миний дүгнэлт шүү манайхаа. Гэхдээ би буруу зүрүү ярьж иж магадгүй. За тэгэнгүүт чинь угаасаа Иран Орос хоёр эртний холбоотой. Эртнээсээ холбоотой байсан. Хоёулаа байгалийн асар их нөөцтэй. Ираны одоо тэр уран, тэр атомын бөмбөг, баллистик пуужин, элдв долоон технологиуд Оросын технологи байж байгаа. Оросууд далдуурч вэ, илэрч вэ, тэр Ираны тэр хүсэтүүд вэ, янз янзын нөхдүүдийг бүгдийн зэвсгээр олон жил зэвсгийн наймаа хийсэн. Бараг ах トゥ угийн найрамдалт ийм орнууд. Иран Орос хоёр. За сүүлийн үед гарч ирж байгаа Оросын хамсаатан болж орж ирж байгаа орн бол Хятад орн. Хятад орныг Европчууд үзий ядж гин, Америкч үзий ядж гин. Хятадын нөлөө ерөөсөө Тэв улсаас халиад Африкч очсон байна, Латин Америкч очсон байна. Бүсба зам гэдэг энэ Хятадын энэ том хөтөлбөр бол ерөнхийдөө дэлхийг Азийн тор шиг хэрж байгаа. Маш их хөрөнгө цацсан. Хятадын аюул бол маш аюултай байгаа, эдийн засгийн аюул. Энэ аюул бол Америкийн олон бүс компаниуд, брэндүүдийг Европын ч гэсэн маш олон үйлдвэрлэгч компаниудыг дампуурд хүргэх эдийн засгийн хувьд хараат болгох ийм аюул واخгүй юу? Энийг маш аюултай. Хятад бүгдээр дургу байгаа. Тэнгүүд Хятад энэ дэлхий дээр нефтийн, байгалийн нөөцийн, атомын эрчим хүчний, баллистик пуужингийн зэвсэглийн маш олон зүйлээр нөлөөлөлөө тогтоодог. Дээрээс нь бас хүчрэг байдаг энэ хоёр гүрэнтэй хоёулантай нөхөрлөж байгаа. Хятад санаа гэж. Тэр нь Иран Орос хоёр. Энэ гурван холбоо ерөнхийдөө маш аюултай болж эхэлж байгаа. Энэ гурван холбоо одоо бүр ил боллоо. Саяны Зеленскийгийн үйлдэлээс. Тэгэхээр энэ зөвхөн ингээд бүс нутгийн дайнаас гадна Тэв улсуудын дайн болж өргөжж магадгүй болчиход байгаа. Би одоо Оросын цэргүүд Оросын зэвсэг техник Иранд ороод ирэхийг бол би бол гайхгүй. Энэ цаг хугацааны л асуудал. Хятадын тэнгисийн цэргийн флотын хөлөг онгоцууд Ормозын болонд ирээд зогсыг бол би бас огт гайхгүй. Энэ зогсох магадлалтай. Яагаад гэвэл одоо Ормозын болонг Америкийн тэнгисийн цэрэг хяналтандаа авчихсан хөлөг онгоцуудыг арах орохыг мэддэг болоод ингэ байж байгаа. Энэ удаан тэгж үргэлжлэхгүй Оросын, Хятадын асар хүчтэй энэ зэвсэг техникүүд байгаа. Энэ тэгэхээр Тэв зүгээр бүс нутгийн дайн биш, Тэв алгасан ийм дайн болж өргөжж магадгүй байгаа. Би зүгээр хаамгалж байгаа шүү. За одоо тэгэл манай өхөр монголчууд тэр тэнд байлж байгаад биднэрт ямар хамаатай юм гэж бодож магадгүй. Биднэрт хамгийн хамаатай. Хамгийн хамаатай. Саяны Америкийн гаргасан тэр визний $20,000 барьцаа эдэр бол Монголдоо яаж хандж, монголчуудад яаж хандж байгаа гэдэг Америкийн хандлагыг тод харууллаа. Америкийг бид нар ахан дүүс мүс гэж бодож болохооргүй байна. Манай эдийн засгийн үзүүлэлт ямар байгаа вэ? Манай ард түмний амжиргаа жилийн дундаж орлого ямар байгаа гэдгийг Америкчууд сайн мэдж байгаа. Энд чинь бүх судалгаанууд явж байгаа. Тагнуул мангуулна газар сайгүй байгаа. Тэр тэргүй ил байгаа юм чинь.
Бараг гуйлагчингийн төвшөнд байж идэг Монгол орн дээр 20 мянган долларын босго тавина гэдэг бол Америкчууд биднээсийг үл тоож байгаа. Энэ бол Оросын хамсаатан. Орос Хятад хоёрын хамсаатан. Хятад руу нүрсээ зөөдөг, Оросоос нефть цагдгаанаа авдаг. Ойлгомжтой. Тэгэхээр бид нар хүссэн ч хүсээгүй ч энэ гурвалжингийн нэг хэсэг болчихж байгаа. Иран, Хятад, Орос гэдэг энэ гурвалжингийн нэг хэсэг. Сая Казахстаны ерөнхийлөгч Путин хоёр уулзаад Путин Казахстанаас нефтийн асуудал ярьж байна. Энэ нефтийн хямрал дэвтэргүй болох л байсан. Энэ дэр бид нар орилдоод юу гэдгийг дамтны ямыг барьж идэх огцом дамтны огцороч ямар ашиг байхгүй. Ямар ч ашиг байхгүй. Дамтны бензин олж чадахгүй байгаа юм биш. Угаасаа дэлхийн том хямрал явж байгаа. Харин ч бид нар Оросод баярлах хэрэгтэй. Энэ хямрал чи аль жилийн өмнө болчих байсан. Бүтэн жил бид нар тислээ. Казахстан яг хөө дэлхийн олон орнуудтай харьцаж байгаа. Хятадтай ч маш сайн харьцаатай. Оростой ч маш сайн харьцаатай. Гэхдээ дэлхийн Европын ч гэсэн олон орнуудтай харьцаж байгаа. Казахстан бол яг төвийг сагцсан. Аман дээр бол дайна зогсоо Украинтэй энгийн хэлцээр байгуул энэ дайныг зарцаа гэж ярьж байгаа боловч цааталтаа бол магадгүй Казахстанд Оросын хямралч гэсэн ашигтай тусаж байгаа. Яг Казахстан өөрөө нефттэй, газтай. Худалдаа авах маш их захиалга ирж байгаа. Адагдаад манай Монголоос бас Казахстанаас бензин гуйх гал бид нар царай алдаад байж байгаа. Оросууд нь одоо өөрсдөө маш олон нефтийн үйлдвэрүүдэд бөмбөгдүүлчихсэн. Өөрсдөө хямралтай байгаа. За энэ цаашгаа үргэлжиж магадгүй байна. Энэ нөхцөл байдал биднээсийн өчүүхэн хэдэн монголчуудын амьдралыг үнэхээр доройтуулна шүү. Үнэн доройтуулна. Өдөр тутмын хэрэглээнээс гадна үл хөдлөлийн салбарууд дээр аялал жуулчлал дээр бүх юм дээр одоо ингээд асуудал бэрхшээл гарч эхэллээ. Би зөвхөн махандаа өнөөдрийн хоолны махандаа хямраад байгаа. Хоолны махнаас ч чухал юм болж байгаа. Бид нар яг зөвтгөөсөр гад энтхийн засгийн газрын санхүүжилтээр босч байгаа нефтийн үйлдвэрээ босгож болно. За энэ 30 онд ч гэлээ юу гэлээ. Тэгвэл энэ нефтийн үйлдвэр чинь дотоодын хэрэгцээний зөвхөн 30% хангана гэж байгаа шүү дээ. 30%. Бид нар 70% гаднаас гуйлгачилсан хэвээрэл байна. 70%. 70% маань ямар үнэтэй орж ирэх вэ гэдэг нь тодорхойгүй болчихлоо. Оросын маш олон нефтийн үйлдвэр хизээ сэхэнд орж хизээ гадагшаага нефтээ гаргах юм байгаа. Оросууд маань одоо тэр өнөөдрийн тогтоож байгаа үннээсээ буулах уу үгүй юу? Өөрөөсөө эдийн засгийн хямралтай, дайн дажинтай, иргэдний өөрөөсөө асуудал бэрхшээлтэй байж байгаад одоо манай дээр найр тавих уу үгүй юу гэдэг бас асуудал байна. Монголчуудын нэг үг гэдэг. Тэгээд ямар гарц байгаа гаргалгаа нь юу байгаа гэдэг. Бидэрт ямар ч гарц гаргалгаа байхгүй уучлаарай. Бидэрт бол ямар ч гарц гаргалгаа байхгүй. Бид нар ядтаа нэг 5 дугаар цахилгаан станц шууд өргөжлүүлээ. Одоо уулын жоохон ухаалаг усуд байдаг бол 6 дугаар цахилгаан станцыг бас давхар барих хэрэгтэй байна. Бид нар зүгээр нэг ганцхан юм дээр найдах биш. Бид нар одоо 6 дугаар цахилгаан станцаа шууд зэрэгцүүлээд барих хэрэгтэй. Монгол оронд баялаг байгаа юу? Байгаа. Бид энэ баялагаа гадсан бүгдийн зөөхөөс гадна өөрсдөө дотоодын хэрэгцээгээ бас хангахаар адаглаа цахилгаана. Бид нар цахилгаанаа экспортлож болно шүү дээ. Оросын захын хотод руу. Оросууд манайхаа цахилгаан авч болно шүү дээ. Яагаад гэвэл энэ дайн сунжраад яхад цахилгааны доголд газар сайгүй гарч байгаа. Цахилгаан бол хаан ч илүүдэхгүй. Бид нар ядтаа гаднаас цахилгаанаараа ашиг олж болно. 5 дугаар цахилгаан станцад монголчуудын өдлөн зөвлөмөн 4 дугаар цахилгаан станц жигсаалаас гарч байгаа. Ямар ч инновац хийгдэг байгаа. Ямар шинжилгээ тоног төхөөрөмж ямар шинжилгээ хийгээг байгаа. Бараг магадгүй 5 дугаар цахилгаан станц ашигтанд ороход 4 дугаар цахилгаан станц агтлагдана. Тэгээ яг буцаад тогны асуудалд орно шүү.
Тийм учраас бөөржүүдийн цахилгаан станцыг бүрэн чадлаар нь ахаа 6 дугаар цахилгаан станцыг ахаад барьмаар байгаа юм. Миний бодлоор Монгол ахаад энэ нефт, газ өөр юу гэдгийг газрын тос хаанаас гарах уу гэдгийг эрэл хайгуулыг одооноос ахаад явуулах хэрэгтэй. Тэр ганц 2 цооногоос нефтээ яах биш. Бид нар ахаад цооногуудыг хайх өөр аймагуудад магадгүй одоо говь алтаад ч юм уу те ховдод ч юм уу гарна шүү нефт гарна. Тэднээсийг хайх хэрэгтэй. Тэгээ баруун бүстэй бас нэг нефтийн үйлдвэр барих хэрэгтэй. Монголчууд бид нар одоо амжихгүй бидэрт одоо хинч тусалхгүй болж ирэхдээ дэлхий өөрөө хямрлаа. Бид нар одоо нэг сайн ах, сайн дүү, энтер гэдэг юм маань тэр социалист системтэйгээ үгүй болсон. Социалист систем солигдчиход байгаа чинь бид нар одоо үрдэн нэг сайн ах мах энтер гэдэг одоо тэр маань түүх боллоо. Оросод бид нар тусалсан. Хангалттай тусалсан. Одоо бид нар дандаа Оросод бид нар тусаж явах юм шиг юм бодож болохгүй. Бид нар яг нэг гуйлагч ингэ тарихтай байгаа байхгүй юу? Дандаа нэг хамаатан саданга мөлжөөд амьдарч идэг нэг юм ажилгүй залуутай адилхан байгаа байхгүй. Өөрөө болохоор аригтаар завхраад найр наадам хисэл давхгаад байдаг. Амьдрал нь нойш шаачсан. Тэгэл дандаа сайн ах, сайн хамаатан, сайн хадам эдэргээд хадмынтай очиод хаяанд нь нэг өрөнд нь амьдарч байгаа юм шиг. Ийм хандлагаасаа бид нар салмаар байгаа. Одоо энэ нефтийн ганцхан үйлдвэр дээр баярлаад төвчээд ах шаардлага ерөөсөө байхгүй. Бид нар ер нь нефт цахилгаан хоёроо шийдчихвэл бусд нь яах вэ? Дээрэс нь яах вэ? Зүгээр л би яг жилийн өмнө ярьжсэн зүйлэл бас ярив. Одоо Монголын үл хөдлөлийн салбар дээр бас худалдаа бол багасаад маш олон таатай нөхцөл гарч ирсэн байна. Ер нь одоо цаашдаа бензин нэмэгдэх гээд байгаа шүү. Бензин нэмэгдэнэ. Би литр бензин 5000 гэвэл энэ жам ёсны юм да гэж бодсон шүү. Литр бензин 5000 ч болно. Тэр үед одоо энэ барилгын биднээс хамгийн гол юм, биднээс амьдралын хамгийн гол юм үл хөдлөх шүү. Үл хөдлөх гэдэг маань биднээс орон гэр. Тэгэхээр яг одоо энэ дайны завсар одоо ингээд бужигнж байгаа яг энэ үед үл хөдлөх одоо энэ эргэн тойрон зарагдахгүй барихгүй таатай нөхцлүүд яаж байгаа бартер гэж байгаа бартарт юм аавн барин тэгсэн ингэн гэдэг одоо энэ өөрсдийнхөө энэ байшин барилгыг зарж байгаа маш олон компаниуд байгаа. Манайхан боломжтой болоод одоо л дайраарэ. Цаашдаа улам хөндрөн шүү. Би одоо яг энэ 8 сард 26 оны 8 сард ярьлаа. 27 оны 8 сард ярихад би яг энэ зүйлийг ярина. Би яг та нарт жилийн өмнө ярьж ирсэн шүү. Орос Украины дайн, Америк Ираны дайны үед үл хөдлөлийн Монголын үл хөдлөлийн салбарт гэсэн худалдаа авахгүй хэцүү болоод ингээд бартер юу ч хамаагүйгээр байраа арилжна гэж яг үед таамсыг би байр аваа гэж хэлж ирсэн шүү. Одоо байр чи юу болж байна? 4 саяын байр байсан бол одоо 7 сая болцсон байна. 6 сая болцсон байна. Энэ чинь бүх шатхуунаа дагаад өсчихөж байгаа. Яагаад гэвэл бид нар бүгдийг зөөдөг байхгүй юу? Лайтен тэрий. Бид бүх юм зөөдөг. Тэгэхээр энэ тээвэр логистикаас Монгол орн шууд хамааралтай. Тээврийн зардал өсөөд л байвал эдгээр чинь буулгах чадахгүй. Хэрвээ одоо энэ барилгын компанид өөрсдөө барьсан үнээс доошоо метр квадратын үнээс доошоо ингээд үнэ буулгаа зараад эхлүүл эдгээр банк нь тавьсан өрөө төлж чадахгүй. Дээрэс нь тэр компани цаашаа амьдрч чадахгүйгээр дампуурах байхгүй юу? Ямар ч компани дампуурлыг хүсэхгүй. Ямар ч компани дампуурлыг хүсэхгүй шүү дээ. Энэ чинь махаа эдэж энэ 10 20 жилээр ингэж босгож ирсэн компани. Энэ чинь бүгд арилжааны банкнаас зээл аваад байшин барилгаа бариад буцаагаад хүүтэй зээлээ төлж байгаа шүү дээ. Төлөөж явж байгаа. Тийм учраас барилга хямдарнаа тэгнэ ингэнэ гэсэн тийм хоосон толгоогоор альва нэг юмд хандаж болохгүй шүү манайхаа. Би яг та бүхний сайн сайхны төлөө л ярьж байгаа. Зүгээр яг та нар чи миний найзууд шүү дээ. Манай пэйжийг чинь. Тэгтээ олон улсууд нь учраа олдсон байгаа бах. Тэгтээ орон байранд орж чадаагүй үр хүүхдээ байр орон сууц хүний байрны хэрэглээ бол барагдахгүй. Монголчуудад барилжилтууд одоо л нэг жоохон
явагдаж байгаа нөхөс энэ Европын олон орнууд ч юм уу одоо юу гэдэг хадагдаад хятад орн идэр шиг ингээд иргэдийн асуудлыг шийдэж ядуурлаас гарч марцсан ийм орн ерөөсөө биш. Бид бол маш их ядууртай асар шанаргүй амьдралын чанар ч гэсэн маш доогуур байж байгаа. Бид нар бол одоо ингээд юу гэдэг Монголын ард түмэн ядуурлаас гартаа дахиад магадгүй цаашаа нэг 20 жил байгаа баг. 20 жил байгаа баг. Тийм учраас энэ дотор бас хүүхэдтэй овсгоотой бас нэг амьдралаа эртгэж зэгцлээ. Дараа нь одоо адаглаад энэ дайн дажны энэ үүмэ самны үеэр бас нэг барилга байгууламжтай болчих дараа нь буцаага заргаж гисэн надад бас юм үлдэх юм да эдэр гэдэг тийм бодолтой хүмүүс байл одоо амжиж шүү. Одоо амжихгүй бол одоо барилгын нөхцлүүдийг би хаяа ингээд фэйсбүүк дээрээс харддаг. Айгу таатай байна шүү. Маш таатай байна. Машин одоо юу юм уу хамаагүй юу ч хамаагүй бартарж оруулах Монголыг тгий ингээ гэсэн ийм юмнууд байж байна. Дэлхий маш их хямарж байна. Бензин 5,000 болж магадгүй шүү манайхаа. Магадгүй оны дараа бид нар бензинээ 5,000-аар аваад сууж байгааг бол би гайхгүй шүү. Хэрвээ бид нар бензинээ 5,000-аар аваад эхлүүл бүх юмнууд үнд орно. Энэ их аюултай зүйл байхгүй юу? Машины морлууд тэдэргээд одоо энэ юунууд ч гэсэн бүгдээрээ байхгүй болж шүү дээ. Энд чи хүмүүс чи хуучин машинаар унахаа бодцгоно. Дагаад энэ өндөр өртөгтэй ингээд тээвэрлэлээр авчирсан энэ барилга байгууламжийн үнэ чинь метр авдарт нь саяар нэмэгдээ явчихна. Эдгээр чи алдагдлаа авахгүй тулд. Банкн дээр ипотекийн очир нь 4-5 жилээс хойш ухарна. Ипотекийн зээл авахын тулд 5 жил, 6 жил ч юм уу 10 жил эдгээр хүлээдэг болно. Яагаад гэвэл банкны таатай нөхцлөөр л авъя гэхээс бэлмэг төлөөд авдаг, бэлмэгтэй усууд нь улам ховордно. Бүх татваруудаа нэмж ард түмнээсээ бас мөнгө босгох гээд бүх замын татвар, машины татвар, тог цахилгаан, дулаан, бохир бүх юмудаа нэмцгээж байна. Уус одоо Монголын ард түмнээс мөнгө босгох гээд байна шүү дээ. Өөрсдөө алдагдлыг төсөв алдагдлаа ард түмнээс нөхөх гээд ингэж хичирж шүү дээ. Бид нар улам хүнд байдал руу орох гээд шүү. Магадгүй Америкийн ерөнхийлөг солигдоод Ираны нөхцөлийг зөвшөөрөөд Украины дайн гэрээ хилцээрт хүрээд ингээд дэлхий дээр нэг жоохон амсхийх энэ чөлөөг харуул биднээсээ гадаад нөхцөл жоохон сайжирч магадгүй. Гэхдээ энэ бол биднээс шалтгааллахгүй. Бид засгийн газараа 1000 огцруулаад дамжин нэмэг 1000 очиж алаад ямар ч нэмэргүй. Эдгэр чих аргалгаанууд биш. Яг энэ нөхцөл байдал бол одоо засгийн газарт хинч байсан ялгаагүй болчихлоо. Хинч байсан ялгаагүй. 5 дугаар цахилгаан станцтай хажуугаар 6 дугаар цахилгаан станцаа эхлүүлмээр байна. Миний бодлоор 6 дугаар цахилгаан станцыг эхлүүл. Яагаад ингэж цуварч ингэж яваад идэх шууд ингэж давхар эхлүүлээд зээл тавиад яв. Монголын мөнгөний ханш улам унлаа. Одоо долларын харьцаа чинь 3600 эд байгаа лөө. Доллар 4500 ч болж магадгүй. Энэ чинь бензиний ханштай дүүцээд ингэ явчихж байгаа. Шатгууны ханштай, нефтийн. Гадаа салхитай байна уу гшөө? Гайгүй байна уу? За яг би та хэдэг байхгүйгээр жоохон юм ярьсан идэртэй. Яг бид нар ийм юм ярьж явах хэвээр юм. Дээрээс нь дотоодын өмнө самаа энэ хагарлаа. Одоо энэ намрын улс төрчд мөрчлөлтөө одоо болмоор л байна. Миний нэг үйл. За жоохон үзүүл. Жоохон үзэн шүү мэдөө. Ойлгосноо? Одоо на. Ойлгосноо? Окей гэж. Окей. За. Нэрээ найзууд мэдрээ эвтэй байх хэрэгтэй байна. Улс төрийг одон салмааргүй байна. Тэр 28 он хүртэл зүтгүүлмээр л байна. Солиод гаргалгаа алга, оронд нь энийг тавих юм. Тэгсэн дээр бол одоо байж байгаа улсууд дээр шаардлага тавиад явмаар л байна. Одоо ингээд араас нь сонгуулиуд байж байна. Дахиад попорууд байж байна. Дахиад ард түмний бүтээн байгуулалтын мөнгийг нөгөөний бензиний үнийг унаж ийнгээ татварлуулжтэй мөнгийг төлөөл тавхгүй.
Бензин үнэ хямдарчлагад монголчууд бахиралдана. Хизээ хямдрах уу? 27 оны 4 сард хямдарна. Харж байгаарай. 27 оны 4 сард хямдраад 6 сар сонгуул болоод 6 сарын 10-нд буцаад биш. Нөгөө нэг бензин чинь дахиад тасалдаал хуучин үннээсээ дахиад нэмэгдэл хүрээд ирнэ. Яг бол ард түмний сонголтыг авахын тулд төсвийн мөнгө гэсэн нэрийдлээ татвар төлөгчдийн бүтээн байгуулалт хийх, сургууль цэцэрлэг барих, зам харгуугаа янзлах, гүүрэн байгууламжид хийх тэр мөнгийг бензин колокуудад өгөөд бензинийг хүчээр хямдруулна. Сонгуулаа авахын тулд. Иймэрхүү жижиг тарих угаалтууд явагдана. Эдгээр бол эрх мэдэлтэй шунана. Хөргөдөө хэдэн монголчууд хоорондоо тэгэл үхтлээ хэрэлдээл Орос маань агуу гүрэн одоо Орос биднээсийг аварна тэгн ингэн Оросын маань агуу одоо хэцүү болчихлоо. Цаг цагаараа байдгүй захирдаг өгөөрөө байдгүй хүчээр. Орос маань өөрөө хүнд байдалд орчихлоо. Гэхдээ бид нар Оросыг гомдоодох шаардлага бид нар ерөөсөө байхгүй. Бид нар Орос гэдэг энэ оронд баг насаараа баярлаж явна. Яагаад гэвэл Орос байгаагүй байсан бол би Оросд муу амлахгүй. Орос байгаагүй байсан бол Монголын эрхчлөө тусгаар тогтнол гэж байхгүйсэн. Монгол эрхчлөө тусгаар тогтнол гэдэг юм ерөөсөө байхгүй болно. Хятад биднээс дорн эзлэх байсан. Төвдөөс өмнө. Төвдүүдийг 1950-ад оны үед эзэлсэн ерөөсөө 7 хоногийн дайн болсон гэдэг юу гэлээ. 1 сая төвдүүдийг 7 хоног дотор алдсан гэдэгтэй адилхан. Монголчуудыг хэрвээ Оросууд байгаагүй байсан бол монголчууд өөр Монголтойгоо нэгдчихсэн хятадын газрын зураг дээр явж байгаа. 61 онд Оросын нөлөө Сталины дарангуйлалаар бид нар нэгдсэн үндэсний байгууллага тусгаар тогтносон Монгол улс гэдэг дэлхийг хүлээн зөвшөөрүүлсэн. Оросын нөлөөгөр шүү. Бид нар хоншортой даж гарсан юм биш. Тийм учраас зөвхөн одоо миний ярьсан энэ хитгэн юм дээр бид нар эрх чөлөөгөө Оросын буянгаар олж авсан учраас бид нар Оросуудад бол хизээж гомдох эрх нь багхгүй. Гэхдээ Оросууд маань өөрсдөө яйдаа гэж байна. Одоо алин болгон хормоноос монголчуудыг чирж явах вдэ гэдэг ийм сонголт руу ирж магадгүй байна. Тийм учраас монголчууд одоо хүнээс юм гуйх биш. Бид нар одоо өөрсдөө хоолой хийж иддэг болмоор байгаа. Өөрсдөө хоолой хийж өөрийгөө тижээдэг болмоор байна. Бид нар дандаа бэлэн хоол иддэг. Дандаа бэлэн хоол. Юу ч хийдэггүй. Биднээсээ ганц чаддаг юм найр наадам. Одоо энд ийм амар хямралтай байж ах чинь юун дан шиг, баруун бүсийн дан шиг, зүүн бүсийн дан шиг, төвийн дан шиг маш олон ойн баярууд, асар олон дахилгууд, одгон тэнгэрийн дахилга, суутай айн дахилга, одоо энэ юуны дахилга, хөвсгөл нуурын дахилга одоо энэ болгон чин зардал гараад байна. Маш их зардал гарч байна. Ард түмний карманаас маш их мөнгө гарч байна. Нөгөө нэг маргаашаа боддгоо сэтгэл нөөрсөн мэдрэл муутай монголчууд чинь бүх энэ шатгууны нөөцөө бүгдийг шавах гэж байна. Энэ биднээсийг бүр хүнд байдал руу оруулж байна. Нөгөө нэг улсын ерөнхийлөгч энэ тэнд очиод ард түмнээ урайлал улам эдийн засгийн хүнд нөхцөлгүй ард түмнээ чирээд орчихлоо. Бид энэ уул ус тагчхийн оронд монголчуудаа мөнгө хэмцгээе. Бүсээ чангалцгаая. Дэлхийн нөхцөл байдал хэцүү жиш бүгд хадгаламжтай байцгаая. Айл болгон эрсдлийн сантай байцгаа. Айл болгон өөр дээрээ багж гисэн хуримтлалтай бай. Улс орон цалингийн чинь нэмээ чааш намсыг одоохондоо жаргаж чадахгүй байна. Улс өөрөө төсөв мөнгөгүй болчиход байна. Энэ ч бодит байдлаа үнээр нь ярих ёстой шүү дээ. Цалин мөнгө чинь нэмж чадахгүй ээ. Одоо тэгж үлгэрийн далаа болоод яах вэ? Цалингийн чинь 200-300 мянгаар нэмлээж гисэн бид нар энэ том хямралын ард гарч чадахгүй байна. Тийм учраас манайхаа наад бензин тосоо үрээд ингээд хоол ундаа аваад энэ тэрүүгээр ингээд наадам хисэж явж идэг энэ үрдгэн зарлага юмнуудаа болцгоо. Энэ шоу цэнгэ наадам элдв долоо юмнуудыг нэг жилээр хорилоо.
Шууд хорчих хэрэгтэй шүү дээ. Одоо энэ шинэ жилийн баяр маяр гэсэн энэ том ингээд үний дүнтэй байж идэг, асарын шагнал урамшуулттай байж идэг энэ баяруудыг хорчих хэрэгтэй шүү дээ. Бид нар цагаан сараар хорж болно шүү дээ. Цагаан сараар хорж болох байхгүй юу? Яагтвэл монголчууд баяраар хийхгүй байлаа гэж бид нар үгчихгүй. Бид нар өөрсдөө нөөцгүй болоод бид нар ядууруулах хэцүүднэ. Бид нар тэрээс бие биендээ баярхаж өөх тостой том хөөгтөө мах хөшгөж идлээ гэд бид нар бол тэгээд нэг хөгжигчгүй яахчгүй. Бид нар улмад ядуу байдалд орно. Цагаан сараа ямар олон айлд өөр тавьж ордог вэ? Одоо энэ их айхтар хоньны ууц мус тавьдаг барьдаг, энэ их амар бэлэг сэлт бэлддэг, энэ үргэлгэн зарлган баяруудаа энэ хямрал дэлхийд даяар хямарж байна хэдүүлээ өнжөө. Бүр настай буураануудтай зүгээр очиод золгочё, гарын сайлгачаа. Тэрнээс үш ингэж хотол олноороо ингэж дэмэрдгэ болио гэдэг. Аргагүй өндөр настай аав ээж дээрээ очио. Тэрээс ах トゥ хамаатас одоо ингэж айл хийсээд ингэ хавтгаардаг. Энэ цагаан сарын энэ олон өдрүүдийг болио. Энэ шинэ жилийн баярыг ерөөсө боллоо гэж. Албан байгууллага улс гүрнээр энэ шинэ жил гэдэг энэ өндөр төсөвтэй энэ барилга болио гэж. Баярыг болио гэж. Бид нар бүсээ шангалцгаая. Хүм болон гар дээрээ нөөц мөнгөтэй байцгаая. Өр зээл тавихгүй шиг амьдрцгаая гэж. Ингэж уриалмаар байна шүү дээ. Би энийг л та бүхэндээ хэлчихсэн. Би одоо ямар Монгол улсын ерөнхийлөгч биш дээ. Миний үгийг хэн мэдхий? Би зүгээр одоо энэ пэйж дээр байж байгаа миний нэг хитэн цөөхөн найзууд та бүхэн минь одоо нэг өөрийн гисэн бас нэг эрсдлийн хадгаламжтай болоороо тэрэндээ 500 мянга чамаагүй 1 сая төгрөг чамаагүй чааш нь хав дараараа ямар нэгэн үед эрүүл мэндийн асуудал энэ эрсдлийн үед гэр бүлийн эрсдлийн үед гаргаж ирдэг тийм хадгаламжтай болоороо гэж би та бүхэнд хүсэж байна. Манайхаас одоо энэ жилээс тийм хадгаламжтай болж байгаа. Багаар 50 мянга 100 мянга гэдрийг сарынхаа орлогоос хийдэг. Тэгээд бас нэг ямар нэгэн байдлаар одоо би чинь ялхнаатай хүүхдүүдтэй өвдөж хавдах, тэгээд хоол ундгүй болох янз янзын бүр гарцааг нөхцөл гаргаж ирэх. Яг энэ бензинтэй адилхан шүү. Бид нар ямар ч нөөцийн савгүй учраас зүгээр ингээд бүгдээрээ машиндаа бензинээ ийгээд хөдөө гадаа давхгүй явдаг, буцаад ирэх бензингүй болдог. Яг энэ чинь айл гэртээ яг адилхан байгаа байхгүй. Бид нар ямар ч хадгаламж байхгүй. Яг цалин буунгууд нь бүгдийг үрээ ээждэг. Дараагийн цалин үртэд гуйлагч амьдэрдэг. Гуйлагчлаад энэ тэндээс үр тавиад яваад байдаг. Яг Монголын төр засгийн бодлого, Монгол хүний өрх гэрийн амьдрал хоёр яг адилхан. Бид хэдэн бензин колонкод байжсан бензинүүд бүгдийг шавхгаад найр наадмаар тавьчихсан. Буцаагаал ус одоо бүр солонгосоос үл бензин гуйж мөцсөн бүрстэй. Бид нар бас та бүр илгийг авж ин дөө нэрээстэй нэрэ. Уус боош тоглох гэж нэрээстэй алингаа алдчих ин да гэж. Тэмэл байна да манайха. Эрүү сарвал ухаанаар миний тэгээ энэ буруу зөв юмдыг бас ойлгоорой. Буруу зөв би одоо тийм амар супер хүн биш шүү дээ. Та нартай адилхан жирэнд хүн шүү дээ. Гэхдээ өөргөө зүгээр санаа оноо хэлэхэд ер нь цаашаа биднээс амьдралын нөхцөл хүндрэн шүү. Хаана бодолтой байгаа. Энэ дэмий худалдаа авалтмууд Монголтод элдв долоо юмнуудыг энэ тансаглалууд идрээ жоохон цэгнээд ингэж явахгүй бол хэцүү шүү. Адаглаад юм худалдаж авлаа гэж бодоход бас нэг 2-3 жилээр өмсөх чанартай юм аав. Тэгвэл чи мөнгө хэмнэн. Харамчгүй 3 төлдөг гэж хамгийн ямтгын юмнуудыг очиод авдаг. Нэг сар өмсөж чадахгүй хүүхдүүдтэй хүртэл бас нэг чанартай юм авч өг. Тэрийгэ дуустал нь өмсөг. Тэгэхгүй ингээ сар болгоно хувцсалаад яваад байвал энэ ядуу амьдрал дотор чинь багаар мөнгө чи өөрт анзаарахдахгүйгээр гараад идэг. Өөрт анзаарахдахгүйгээр. Эхнэр нөхрүүд ч гэсэн одоо өмд гуталд одоо өөр юу гэдгийг гадуур хувцас энэ цүнх мөнгө хилдэг одоо юмнуудаа хамгийн чанартайг нь ав. Тэгээд тэрийгэ хуучрад илэгдэл нь өмс. Тэр чин том хэмнэлт болдгийг. Тэгэхгүй манай монголчууд одоо ингээд бистэ автор сав ишкабара дүүрэн новштой. Харахаар авчиг аваад өмсчиг л олигтой юм байхгүй. Хайчиг л хайран байгаад байдаг. Хоёрын оронд ингээд нэг хөгийн худалдаа авалтуудыг хаа сайгүй хийдэг.
Тэднэсгээ болоороо л гэж. Одоо энэ муу подвод гэдрийг одоо энэ цахын сэмэртэд өмс. Бид бие биендээ баярхаад яах энэ тэртэргүй ядуу оронд амьдарч иж. Бид нар одоо яасан гэж бие биендээ баярхах юм? Угаасаа улс нь ядуу байж ах чинь бид нар баярхаад байх онигоо штэ. Хүн болгонд ойлгоно штэ одоо эн чинь. Бид нөхцөл байдал хэцүү байна. Хэрэггүй явахд хэрэгтэй. Ямар ч сайхан хувцас байлаа гэж хэртэй багтал муухай штэ. Бид нар хэрэггүй цэвэрхэн байхад хэрэгтэй. Хуучин хувцас сайхан угаагаа цэвэрлээд өмсцгөөе. Аль болохоор карманаас мөнгө гарахгүй төлөө зүтгэцээ хоол ундаа сайн авч идцгээ. Миний ганц хүсэж байгаа юм бензин тосноос илүүтэйгээр энэ монголчуудын өдөр тутамдаа эргэлдэг махны үнэн хямдраасаа гэж би бодож байна. Махных нь үнэн хямдраасаа.